Сайн байцгаана уу найзуудаа? Солонгоо агш нэ. Найзуудаа. Багш нар маань биднийг ямар үед нэрээр минь дуусдаг вүлээ? Яг зөв. Хичээл орохынхоо өмнө эрцээ бүртгэх үедээ биднийг нэрээр минь дууддаг тийм ээ? Өөр ямар шалтгаанаар дууддаг вүлээ? Ямар нэгэн шалгалтыг авах үед биднийг нэрээр минь дууддаг. Өөр бусад тохиолдолд багш нэх биднийг нэрээр нь дуудаад идэггүй те. За, гэтэл урлаг заал маш олон хүүхдүүд цуглараад бийжсэн чинь багш маань Солонгоо гэд дуудвал ямар ах вэ? Үнэхээр гайхах шүү те. Вау! Багш миний нэрийг мэддэг юм бэ? Гэд магадгүй баярлах бах те. Тэгвэл Библиэлд ч гэсэн Бурхан нэгэн хүнийг нэрээр нь дуудсан тухай гардаг байгаа. Бүгдээ хамт олж унших уу? Эхлэл номын 12-ийн 1-ээс 3 дугаар ишлэл. Бүгдээ хамтдаа чангаар уншицгаая. Тэгээд эзэн Авраамд айлдахдаа чи их нутгаасаа төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явагтун. Чамаас би агуу үндэстнийг гаргаж чамайг бас би өрөөн чиний алдрыг би агуу болгоно. Чи тэгээд өрөөл болтугай. Чамайг өрөөгчдийг би өрөөж чамайг хараагчийг би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар өрөөгдөх болно гэв. Амен. За, Бурхан хэнийг нэрээр нь дуудсан гинөө? Яг зөв. Авраама! Авраама гэж Бурхан дуудсан байна. За, тэгвэл энэ дэлхий дээр хичнээн хүн амьдардаг юм болоо. Хэдэн сая хүний дундаас Бурхан зөвхөн нэг хүнийг нэрээр нь дуудсан. Авраама! Авраама! Чи төрсөн гэрээ орхиж миний зааж өгөх газар руу яв гэж Бурхан тушаасан байна. Авраам Бурханы тушаалд дуулууртай хандан өөрийн хайртай эхнэр Сара мөн ач дүү Лотыгоо дагуулад эцгийнхээ гэрээг орхиод Бурханы зааж өгсөн газар руу дуулууртайгаар явсан байна. Тэгвэл найзуудаа бүгдээрээ нэг зүйлийг анзааръя. Бурхан тэнд очоорой гэд газрынхаа нэрийг зааж өгсөн билүү? Үгүй тийм ээ. Авраам хаашаа явахаа мэдэхгүй байгаа ч гэсэн ямар ч лээсэн гэрийнхэн бүх хүмүүсийг дагуулад тийм ээ. Эхнэрээ дагуулад, зарц шивгчэнгүүдээ дагуулад, мөн ач дүү Лотыгоо ч гэсэн дагуулаа явсан. Өөрт хэрэгтэй ачаа бараага баглаад холын хол аялалд явсан байгаа тийм ээ. За. Тэгээд явсаар гад Авраам маань хаана хүрсэн бэ гэхээр Канаан газарт ирсэн байгаа. Канаан газарт ирэх үед нь Бурхан дахиад Авраамыг дуудсан. Авраама! Авраама! Би энэ газар нутгийг чиний үр удамд өгөх болно гэж айлцсан. Авраам тэр үед маш өндөр настай болчихсон, өвөө болчихсон байсан. Өвөө болсон ч гэсэн Авраамд нэг ч хүүхэд байгаагүй. Тэгээ Авраам гайхсан. Би одоо ийм өндөр настай болчихсон, өвгөн болсон байхад юу үр хүүхэд вүлээ? Миний үр удамд Канаан газрыг өвлүүлнэ гинүү? Хөгшин би хүүхэстэй болно гэж юу? Гэт Авраам эргэлцсэн байгаа. Бурхан Авраамыг дуудаад Авраама! Авраама! Гараад ир. Авраам гараад ирэнгүүт за чи энэ элсэн ширхгийг тоолдоо. Тоолж чадах уу? Элсэн ширхгийг тоолохоо ч байж боломгүй юм. За яг тоолъё 1 2 3 4. Гэхдээ чи тоологдохгүй штэ. Тоолохын аргагүй их шүү дээ. Яг зөв. Би чиний үр удмыг элсэн ширхгээс ч илүү олон болгоно. Элсэн ширхгээс ч олон. За, ингээд орой болох үед ч гэсэн Бурхан дахиад Авраамыг дуудсан. Авраама! Авраама! Гараад ир. Авраам шөнө дөлөөр гэрээсээ гарч ирсэн чинь Бурхан за чи тэнгэр рүү хардаа. Чи тэнгэрийн оддыг тоолж чадвал тоол. Энд хичнээн од байна. Тоолдоо. 1 2 3 4 5
бүр тоогоо олцлаа чинь амар их тоо шүү дээ. Энэ их оддыг би яаж тоолох юм бэ? Яг зөв. Би чиний үр удмыг Тэнгэрийн оддоос ч илүү олон болгох болно. Тэгээд чиний үр удамд Канаан газрыг өглөөлж өгөх болно. Авраам Бурхны энэ амлалтанд үнэхээр итгэсэн байгаа. Тиймдээ ч Авраам маань маш өндөр насыг наслаад өвгөн босон ч гэсэн хүүхэдтэй болсон байгаа тийм ээ. Түүний хүүг Исаак гэдэг. Исаак нь ч гэсэн өсөж том болоод хэнийг төрүүлдэг лээ? Яаковыг төрүүлдэг. Яаков нь өсөж том болоод 12 хүүхэдтэй болсон байгаа. Яаковын 12 хөвгүүд нь ирээдүйд Израилийн 12 овог болон өөрчлөгдсөн байгаа тийм ээ. Бурхан үнэхээр гайхалтайгаар Авраамийн үр удмыг юрөөсөн байгаа. Яаковын 12 хүүгээр дамжуулаад тийм ээ Израиль үндэст нь ч гэсэн юрөөгцөн байгаа. Хожим нь маш олон жил өнгөрсний дараа Бурхан эзэн Авраамд амласан амлалтаа биелүүлээд Авраамийн үр удмаас хэд үрсэн гэж бодож байна? Тийм ээ. Бидний эзэн Есүс Христ Авраамийн үр удмаас бидний эзэн Есүс эзэн төрсөн байх нэ. Тэгвэл Авраамыг дуудсан нь цаанаа утга учиртайсан байгааз. Авраамыг онцолж нэрээр нь дуудсан шалтгаан нь ч гэсэн ирээдүйд Авраамийн үр удмаас Есүсийг бидэнд илгээхийн тулд байсан байна. Тэгвэл найзуудаа Бурхан үнэхээр үнэрт цагаас бүх зүйлийг төлөвлөдөг үнэхээр гайхалтай Бурхан биш гэж үү? Тэгвэл тэр Бурхан өнөөдөр ч гэсэн чамайг нэрээр чинь дуудаж байгаа. Дэлхий дээр хэдэн тэрбум хүн амьдарч исэн ч хамаагүй Бурхан тэдгээр тэрбум хүмүүсийн дундаас ганцхан чиний нэрийг Бурхан мэддэг дуудаж байгаа тийм ээ. Салангоо, халиунаа, болдоо гэд Бурхан бидрийг нэрээр минь дууддаг. Бурхан бидрийг нэрээр минь дуудаж байгаа шалтгаан нь юу вэ? Надаар дамжуулаад энэ дэлхийн олон хүмүүс Есүсийг таньж мэдээсэй гэж Бурхан хүсдэг байна. Тэгвэл бүгдээрээ хоёр хөөрхөн гараа хавсраад Бурхандаа талархаад залбирая тийм ээ. Энэ олон хүмүүсээс та намайг сонгосонд баярлалаа. Би таны дуудлаганд итгэмжтэй байж олон найзуудтай Есүсийн тухай ярьж өгөхөд туслаач гэд хамт залбирая. Бурхан эзэн минь таньда баярлалаа. Авраамыг нэрээр нь дуудаж түүнийг юрөөсөн шиг өнөөдөр энэ газарт яг энэ цаг мөчид нүдэн анин залбирч байгаа хүүхэд болгоныг нэрээр нь дуудаж юрөөсөн гэдэгт итгэж байна. Авраам Бурханы амлалтанд итгэсэн шиг бид нар ч гэсэн Бурхан таны амлалтанд итгэж амьдрахад та туслаач. Та надаар дамжуулан олон хүүхдүүдэд сайн мэдээг хүргэж өгөөч. Есүсийн тухай ярихад минь туслаач. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш найзуудаа хэнийг танилцуулах вэ? Есүсийг танилцуулан Есүсийн тухай сайн мэдээг найзуудаа ярьж өгцгөөе. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.